8 цагийн турш бид нар сууж байна. Арчилсан намд гомдсон улсууд их байна. Арчилсан нам иргэдэд амьдрал гав болж байна гэж яриа их байна. Манай ерөнхий сайд бол гигантэн байсан гэдэг гашуудлын үг их хэлэгдэж байна. Муумуудаа дээр сүү гэдэг шиг хүн болгон арчилсан нам руу шавар цэцэх гэж оролдож байна. Тэгж штэ бодит байдлыг л ярьж байна. Энэ бол зүгээр нэг цүнхний хэрэг бол биш ээ. Энэ гадаа жагсаад исэн улсууд бол хөдлөг тусам өрөнд ороод байгаа учраас жагсаж байгаа байхгүй юу? Өчигдрийн доллар өнөөдөр үнэтэй байгаад байгаа учраас өнөөдөр зогсож байгаа байхгүй юу? 8 жилийн турш засгалсан засгийг эсэргүүцэж зогсож байгаа байхгүй юу? Өнөөдөр ажиллаад авсан цалин амьдралд нь хүрэхгүй байгаа учраас зогсож байгаа юм. Үг хэлсэн шоронд орохтой тулдаг. Үзэл бодлоо илэрхийлсэн төлбөртөө гэж гүтгүүлдэг болцсон учраас энэ ч зогсож байгаа юм бүгдрээ. 8 жилийн турш намаагийн хилдэг юм бэ? Биднийхээ огцруулдаг юм бэ гэж явсан учраас өнөөдөр ийм байдал тулж байна. 8 жилийн хугацаанд хараа хяналтгүй явсан учраас өнөөдөр Дархан уул аймагт 2 дахь 60 тэрбумын хэрэг мандж байна. 60 тэрбум шүү. Боловч бултаадаг учраас, дарвч дардаадаг учраас удахгүй ил болох бах бүх юм. Тэгээд нэг гашуудлын байдалтай. Тэгээд гашуудад яах вэ? Ямар солигддгүй засаг байгаа ш. Шүүмжилдгүй хурал байгаа ш. Тэгээд нэг төр хямраад тэнгэр нураад байгаа зүйлч биш. Энд чинь одоо тэгээд ганц хүнээс болоод зогсчдаг амьдрал, ганц хүнээс болоод зогсчдаг бодлого биш шүү дээ. Улсч биш. Тэгээд бидний яриад байгаа энэ сонгодог парламентын мөн чанар нь бол олуулаа ярих, олон талаас нь шүүмжлэх болохгүй бол солигдлоо шүү дээ. Нэг ёсондоо бол явдаг жамаараа л явж байна. Зарчмаараа л явж байна парламент гэсэн. Энэ бол асуудал биш. Өнөөдрийн хооронд бол арчилсан нам бүгд эсрэг санал өгнө. Итгэл үзүүлэхийг дэмжихгүй. Харин маргаашнаас арчилсан нам бурууд нь хатуу байна. Зөвд нь зөөлөн байна. Зөв зарчмыг нь дэмжиж явна. Парламентын талд үнний тал зогсох болно гэдгийг хэлэх гэсэн.